Анхаараарай. Анхаараарай. Монгол улсын нийслэл Эрхэмнөртийн амрыг ирээ. Монгол улсын төрийн далбааны өдрийн баярын мэнд хүргэе. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга укилнэ. Монголчуудаа цэрэг ирсэн төрд ёсны их баяр цэнгэл үндэсний баяр наадмын өмнө төрийн далбааны өдрийг тэмдэглэдэг уламжлал үргэлжилж байна. Дээр цэлих мөн хөхтөн гэрд Монголын далбаа ашид үрд намран байхыг бэлэгдэн монголчууд бид энэ өдрийг баяр багтал дүүрэн тэмдэглэн өнгөрүүлэх учиртай билээ. Монгол бидний хувьд туг сүлтэн эртнээс нааш эр зэргийг нь сүргүж, илгэн түмнийх нь эв нэгдэд, эрхэмсэг төрийнх нь шударгуй ёс, тусгаар байдлынх нь бэлэг тэмдэг байлаа. Орчин цагийн хэлбэр агуулгатай төрийн далбааг 1911 онд Богд хаан олон улсын дор цөм өөр өөрийн далбай буй бидний Монгол болбоос өөрөө эзэрхийг эрх хэмжээг бүхийг илэрхийлбэл зохимой хэмээн зарлиг гаргаснаар бий болгожээ. Хожим нь 1945 оны 7 дугаар сарын 10-ны өдөр маршал хорлоогийн чой болсон бүгд найрамдах Монгол ард улсын баг хурлын тэргүүлэгчдийн 43 дугаар хурал дээр
бүгд найрамдах Монгол Ард улсын төрийн долбааны маяг найрууллын тухай хуулийн заалтыг шинжилэн найруулахаар тогтсон төрийн долбааны өдрийг сонгох сэдэв болсон юм а. Бүгд найрамдах Монгол Ард улсын төрийн долбааны ихийг төрийн шагналт урлагийн гавьяа зүтгэлтэн чойдог зохиож энэ үйл явдлыг Монгол улс тусгаар тогтносон улс болсноо өндөр зохин тэмдэглэсэн явдал хэмээн маршал чой болсон тодорхойлж байжээ. 1992 оны шинэ үндсэн хууль болон төрийн бэлэг тэмдгийн хуулиар Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхт байдлын бэлэг тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн хэмээн хуульчилж төрийн яамд, албан газар, төрийн цэргийн байгууллагууд далбаага тогтмол мандуулж айл өрх, иргэн бүр сүлслэн дээдэлж ирсэн. Монгол улсын төрийн далбааны энэ өдөр төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын нийт офицер, ахлагч, дөрөвч, байлдагч, ажилтан албан хаагчид нийт монголчуудаа халуун мэндийг хүргье. Монгол бидний хэмэр багтад орсон төрийн алтан соён бод албаа мөн хөх тэнгэртэй мандан бадарсаар байх болтугай. Дээдсийн сүр сүл мөнх тэнгэр биднийг ивэг. Ураа нөхтөө. Эрх хүндэт үзэгчдээ хүндэт зочноо Монгол улсын Стенжигсаар зэвсэг төвчний жинжин штабын 1-р ордогч тарав Улаанбаатар